Дүүргийн засаг даргын хамгийн газар түншлэл 2018 хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зорлоо. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрал, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, иргэдэд эрүүл мэнд, боловсрал, соёлын хүртээмжтэй чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газар Хинтээ аймгийн Баян овоо сумтай хамтран ажиллахаар боллоо. Бас нэг онцлог байгаа. Энэ бол одоо бидний нийтийг хамарсан ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг бий болгох энэ салбартаа бол хамтарч ажиллана. Өөр нэг юм бол төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх энэ онцлогийг бол нутгийн захиргааны байгууллага үүрдэг ийм онцлогтой. Энэ хүрээндээ хамгийн газар олон төрийн захиргааны албан тушаалтнуудын иргэдэд хүрэх үйлчилгээг шин төвшөнд гаргах энэ салбартаа хамтран ажиллая гэсэн зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. Өнөөдөр Хинтээ аймгийн Баян овоо сумын хувьд бас Чингэлтэй дүүргийн таван газартайгаа хамтрахын ялдамд тойргийнхаа бас бусад сумдууд Хинтээ аймгийнхаа бас одоо боловсролын хилтэс агентлагуудтай хамтран энэхүү ажиллагааг бас нийтээрээ бүгд хамтдаа хөгжиж гисэн зорилттойгоор бас энэхүү ажиллагаа маань өргөн бүрэлдэхүүнтэй болж явагдаж байна. Боловсролын салбарын хүрээнд Хинтээ аймгийн төв Чингис хот, Батнурав, Норивлан, Бэрх, Баянгутаг, Мөрөн зэрэг сумд болон Дорнод аймгийн Хөлбөмбөр, Сүхбаатар аймгийн Төм цогт сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 140 гаруй удирдлага багш нарт үйл ажиллагааны туршлага солилцох сургалт семинарыг зохион байгууллаа. Хамтын ажиллагааныхаа хүрээнд одоо багш солилцоо, сурагч солилцоо, хичээлийн үйл ажиллагааны солилцоо, сургуулийн одоо соёл хөгжил, тийм ээ боловсролын чиг хандлага, за мөн одоо орчин үеийн сургалтын шаардлага, эцэг эхчүүдийн одоо оролцоо, нөлөөлөл, хүүхдийн хандлага, багш нарын хандлагыг одоо хэрхэн өөрчлөх үү гэдэг дээр бол хамтын ажиллагаагаа бол явуулж байгаа. Чингэлтэй дүүргтэйгээ хамтран ажиллаад одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. За анх бол одоо Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуультай одоо хамтын ажиллагаа байгуулж байлаа. За энэс хойш бол бид бүхэнд нэлээд одоо олон ажлуудыг бол хамтарч хийсэн. За тухайлах юм бол бид нар бас хүүхдүүдийнхээ дунд багш нарынхаа дунд бол уралдаан тэмцээнд оролцох, багш сурагч солилцоо зохион байгуулах, урлаг соёлын арга хэмжээ. За бүр цаашлаад одоо гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр энэ сургуультай бас нэлээд сайхан хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Баян овоо сумын засаг даргын хамгийн газрын ажилтан албан хаагчид иргэдэд Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдал, боловсрол, эрүүл мэнд, соёл спортыг дэмжин ажиллаж байгаа туршлага, хэрэгжүүлж байгаа төслийн танилцуулгыг хийсэн байна.